Сайн байцгаана уу жиргээчтэй. За манай дэрж сайхан мах чануулж идэхийг бас урьж байна. Ийм жиргээчтэйгээ би бас та бүхэнд энэ одоо бичлэгийн дор манай дэрж манай гэр бүл миний амьдралтай танилцаж сонирхож за ер нь юу бодож санаж авсан бэ гэдгийг маань мэдхийг хүсвэл манай дэрээрээ гэдэг урилгыг би хүргэж байна. Ирнэ гэсэн хүмүүс маань миний дор бичээрэй. За хоёрдугаар намайг одоо зогсоож болиулъя гэвэл надаас илүү их оролцоотой яваач гэж би хүсье. Мэдээж та бүхэн надаас илүү мундаг учраас та бүхэдийг оролцоод энэ болохгүй байгаа нийгмийг өөрчлөе, зогсооё гэдээ ингээд тэмцэхэр чинь намайг биш мундаг та бүгдийг бол сонгох нь тодорхой. Тэгэхээр намайг болиулъя гэвэл элдв гутаасан доромж үгээр биш надаас илүү хөдөлмөрч байгаарай гэж хүсье. За ээж маань бол надаа нэг зүйлийг сургасан. Миний хүн муу чамайг хүн юу ч муу хэлж болно. Гэхдээ муу хэлж байгаа хүнээс илүү их хөдөлмөрч байгаарай гэж сургасан. Тэгэхээр би энэ философоор амьдардаг учраас намайг болиулъя гэвэл надаас илүү их хөдөлмөрлөж зүтгээрэй гэж та бүхэндээ хүсэж байна. Ингээд манай дэрхийг урьж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. TV10 телевизээс эрхлэн явуулдаг манай тооны нэвтрүүлэг маань манай гэрээс 6 жилийн дараа энэхүү шин дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. За анхны дугаартаа TV3-ийн жиргээчтэй урьсан байгаа. За жиргээчдээс нэг 5-6 жиргээчдийг ирээрээ хэмээн урьсан. За тэд маань одоо ирнэ. За тэднэртэй зориулаад энэ жил өвлийнхээ эцсийг хийсэн айл учраас сайхан өхрийн мах чанж байгаа. Тэгээд гурил янзлаа. За тэгээ гурилаа шин технологиор шин технологиор янзаж гурилаа бэлдэж байгаа. Ингээд хамтдаа манай гэрт жачтаа хүлээж авъя. Гомонтой хойлоод ингээд шин технологиор янзалж хийж байгаа. Юутэй ловонтой хойлоод ловон хоньны сүлдээ ингээд холиод манайхан бас гэртээ хийгээд үзвэл энэ бол манай гэрийн гал тогооны технологи хоньны сүл ингээд сайхан нарийнхан гэрчээд тавиад хийж байгаа юм. Тийм юм нэ хөө. Ингээд жигнүр дээр тавиад жигэнчиж байгаа маа. Баярлалаа. Манайх ч нэг ийм айл үт юм аа. Дамка үүдэр орж ирэнгүүтэл застаа толоо. Тэглээ. Тэгэл энтэйшин тэгэл толлдаад өмнө нөгөө гэр хороолт засаарах чинь гэр хорооллынхын чинь үнсээ асгадаг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө үнсээ өвлөн булгуулахгүйгээс асгасаар байгаа л тэгэл хавар болоод ирэнгүү засна гэсэнгүүт нөгөө үнсэн бүжигнаал. Тий. Энэ чи ямар хотогчлтын ирээл давс мавс цацаал тийм гоё амьдрал гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгэл өөрөөсөө л энэ уулан дундаа болгож явж байгаа юм чи. За эдээ дээрээс ах тавгүй дээ. Энэ танаа нутгийн хараа. Торонто. Тий, Торонто хараад мөн байж. За мөн л ах та. Тосын хатаа тосын авсан болохоор Торонтын болох шүү дээ. Тий, Торонтын чи яг харуулаа ингэж их гоё хийд юм билээ. За сайхан танилцъя. За, Отгонбаатар. Дамдан дэрч. За. Дамдаа юу хийдэг вэ хөө? Би хуваар барилгын
Баярлалаа шүү дээ. Оо за. Хэнтийн өмнө гэдэг. Оо за. Ихааны Малчны хөвгөө манайх хэнтийн өмнө гэдэг талын болдог баригэдэд манай гэр их мал амьдардаг. Оо за. Яа махан дуртай хүмүүс их юм шүү. тэгээд махатайгээ зорж гисэн юм шүү дээ. Батулга ах бол Би дарантын баярлах. Сумд амьдарч байгаа. Одоо нөгөө бидний зөвхөн монголчуудад төслийн ажиллаа уучраас хотод байгаа. Манайх нөгөө нийслэлд ажиллаад ер нь энэ намраас хойш юм баг хотод байх шүү дээ. за амга. За одоо яг Атбаатарын тойроо бол олон жилийн өмнө сайхан найз нөхөд явж байгаа л та. Тэгээд энэ хоёр доос өөрөө танилцуулж ирээ. За би бол Ховд аймгийн Жарлан сумд төрсэн. Тэ өгөл гаралтай юм байгаа. Аав бол Эрдэнэ бүрнийх, ээж болохоор дөрүүд байдгийг. Тэгээ баа ястаа гэж ойлгож байна. Манай ихнэр ирнэ гэд энэ ээзгийтэй хайлмаг. За бүгд сайхан өдөөний уусч. Манайх чи ер нь юм байхгүй. Би оюутан болж ирэхээс өмнө 2 жилийн өмнө манайхын 4 хамтаа гэртээ хороолт ээжийн ихчийн гашаанд нүүж ирэл. Тэгэл ихч нар энд байж байгаа. Тэр айлмаар гашаагаан зарна гэл бид нар энэ урдлын нэг сая би нэг ногоон хэмжээртэй гашаа гэдсэн шүү дээ. Тэр газар бид нар тэр 4 хамтаа гэртэг энэ ингээл буугаал. Тэгэл гашааны заах банц авч хатаал тэндээс бид нар амьдрал эхлэв. Тэгэл ингээл явж байгаа л ус байхгүй. Байранд орчлаа гэхээр хүмүүс чинь нөгөө орон сууц гэж ойлголт туугаад байсан шүү дээ. Тий, амгчи нөгөө илэрч намайг юу жи хорооллоос жи калаас ундаг мундаг гэд. Би чи айгу өвээгүү баян юм шиг л шүү дээ. Зайсанд 2 руу байртай жи калаастай өвээгүү баян хүн юм шиг. Энэ нөгөө нэг ловонгийн салаад байдаг шүү дээ. Тэрийг хийгээ тэгээ дотор сүүлний өгөх шиг л хийсэн. Би нэг нөгөө кац шүү дээ. Баян үлгийн айлд орсон чинь нэг ийм гурил ийдсэн байхгүй. Тэгээд тэрийг эхнэр үтер яаж хийх үү гэдсэн чи эхнэр төрөө маш амттай байгаа зү. Эсвэл янз. Касакуудын гурил нь эсвэл янз. Касакууд ер нь хоол сайтай шаардсан юм шиг нэ. За тэгээд сөмөр юм идэж уусан сайхан буу алнаач хэлээ. За ялж болсон байна. Янз юм болж. Завхан дээд сургуулийн багш нар хүлээж аваад тэгээд өхрийн малчхан гэсэн чи ингээ сэр чанчиж. Гэр нь би саваагүй цагнаас сэр нь мүлчиж. За зохино гэдгсэн чи яаж барах вэ? Тэгээ манайхан тойрол зохиод тэнд байгаа багш нар зохиод ирс бардггүй. Тэгсэн чи манай доржо ингээ зохиод ирсэн. Хамгийн ивлэх гин. Тэгж байгаа зогсон такс гэж явцсан зүгээр. Энэ сэр зохич нь ер нь Монголын яг нэг уламжлалтын югаас гадна энэ уламжлалыг бас нэг манай энэ бүрээд сумдууд их бүрээдүүд их авч үлдсэн шүү. Яг тэр идж байгаа зургатаараад одоо яг дээрээ болно шүү. Нөгөө батлах чинь автомат дээрээ татсан 0 жүгжээ. Тэдийн төрөд байхгүй гэсэн бол нөгөөдг нь айгууд энэ хавиргын өрцөн зөөл гадсан шүү. За бас бие гарч яриад байгаа шүү. Та нар зургатаар гарч байгаасаа бие яриад байгаа юм ба. Яа үгүй сайхан зүгээр төндөөс хэлчихлээ гэлтэй яа. Хоол идэхээ хүртэл хүнээр заалахгүй үстэй. Таалагдчих амьдрах хамгийн гонигтай амьдрал байхгүй. Ялангуяа манай Твиттерийн ч нэгэнтэ таалагдчих амьдрах юм. Зарим нэг хүмүүс нийтээрээ биш л одоо чи гусуулдаг шүү дээ. Намаа гусуулах юу байгаа юм? Би хүний цөөнгөрч гэнэ. Бокс долоож яваа. Нөгөө Твиттер ч юм уу ингээд нөгөө юуж иргээд байдаг шүү дээ нөгөө. Хүүхд ингээ мал муулуулдаг. Зарим шүүмжлээ, зарим жоохон ингээд энэ чи бас болох юм гээд. Гэтэ миний хүү бол мондог юм биш тань. 14 наснаас нэхлээд би зааж байгаа. Би л өөрөө бол яг үнэндээ болохоор манай баг намайг биш 10 таа байхад энэ үү 9 таа байхад хон гарахыг муулахыг тэгээд зааж өгдөгсөн шүү дээ. Сайхах.
Хачаа профайл дээрээсээ бол бас нэлээ уурж байгаа чинь. Профайл дээр баг надтай үеиг ч юм шиг профайл зөв харагдаад идэг гэсэн чинь. Та дүн нэг харж ирсэнгүй. Хоёр. Ерөөсөө хараагүй. Бичлэгийн задлыг харж үзээд харагдах нь иймэрхүү харагдаад гэсэн өндөрлөл байсан юм. Энэ яг Ямар бичлэг энэ яв. Гүү автоматар өөрийнх нь Ер нь дургатаар том харагддаг шүү дээ. Ямар ч юм те. автоматар ханилттай тийм 16 оноос хойш үзээд байгаа юм шүү. Манайх гэж нэг юм байлаа. Манай эхнэр ундрахт бол хөдөө ажил сургуулийн магистр доктор сургуульд ажилладаг. За манай баг охин Төмөөд. Манай том охин, миний охин Нууцад. Монгол 3 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч. 5 дугаар ангид орсон юм. Тий. Миний охин бэлтгэлийн дэггүү жаал гэж цэцэрлэг тий. Дэггүү жаал гэдэг цэцэрлэг. Ах мах дээр Нэг сургууль юм байна. Энэ зөвлөх компани ажилладаг. Баг 22 жил ажиллаад 8 сар 17 өдөр цаасаа харж компьютераа харж суудсан нэг би юу яг юу гэдэг. Вирус болив лээ. Ажиллаа. Тэгээд жорлонгоо өчлөө. Сайн дүр ажилладаг. Жинхэнэ нийгмийн сайхан хөтлөл ажиллалаа тий. гэр хороолж яг жорлоо өөрчлөхөд хэдэн төгрөг болж байна. Ер нь анх эхлээл тэгэл тэрүүнээс л хэлсэн шүү дээ. Нэг амар эхлээл нэг өөрөөсөө өнд тогтоо гэж юусоо бодож. 16 онд үлээд яг нэг сонгуул болоод өнгөрснөө дараахан би нэг явсан нэг ярилцлага гарцсан чинь цаад чинь жорлонгийн юм их гэж байгаа. Америкээс нэг юу нэ хүмүүсийн гэр оролцсон жорлонгийн юу баасыг цуглуулж шатаадаг төхөөрөмж Америк нийлүүлэх сонирхолтой байдаг. Тэгээ яг тэр үед нөгөө 1000 жилийн сангийн ажлыг эхэлсэн байсан. Төв цэвэрлэхэд Америкуудтай. Тэгээ судалгаа хийсэн нөгөө заавал хураацсан байгаа лагийг боловсруул. Тэрний нэг юм болгомоор гэсэн ажлын даалгавар гэдэг ирдэг. Тэгээ судлаад явжсэн чинь тийм судалсан чинь нөгөө төсвөлтэй нөгөө манай Монголын лаг нь болохооргүй бол таарад. Баасч шатгалаа. Шэлтэм гардаг юм байна шүү дээ. Тэгээд хэлсэн чи одоо наад ном дээр ч юм уу. Би нэг ном бичиж байгаа төсөл хэлүүлж байгаа. Хагас цагаар хаяа лекц уншиж байгаа ч гэдэг юу. Энэ номын редакторлаа. Техник талаар юм. Одоо яг гэр хорооллын яг айлын нойлыг тогтчуулахад яг хэдэн төгрөг болж байна. Тэгээ энэ түүхэл яриад байна шүү дээ. Тэгээ түүхээс сургалт явуулахгүй. Шууд тэгээ сургалт явуулаад хэллээ. Өөрөө оюутан чинь бүр яг энэ хог хаягдл юм баг 10 жил ноцолцсон юм билээ шүү дээ. За би танаас яриад таслаа шууд асуучих. Жорлонгийн нүх 3 м нүх ухахад хэдэн төгрөг өрхөн ухах вэ? Янз бүр л үүдээ шүү дээ. Заримдаа нөгөө машин тэр экскаватороор ухах 100,000 төгрөг л ухаад. За мэдгүй тийм экскаватор бол би олохгүй амьдрал дээр. Одоо би манай энэ үйлдвэр хажуудаагаас энэ үйлдвэр экскаваторыг ухуулаад энэ жорлонгийн нүх 3 м ухахыг 300,000 төгрөг ухуулсан. Энэ юуны амгалангийн тэндээс экскаватор гуугаад наашаа явах нь 450,000 төгрөг болж байгаа. Гэр хорооллын энэ хаттай хэсэг болохоор эрсдэл өндөртэй. Яагаад тэгэхээр шууд дотроос нь чулуу гараад ирэх магадaltaй. Тэгэхээр эрсдлийн тооцоолоод шууд үн нэмэгдэж байгаа. Дөнгөж нөхөө авахад 300,000 төгрөг болчихж байгаа юм. Өөр огч болдог. Өөрөө юм чинь нийл хат шүү дээ. Хатаж чинь ломбор яваад. Гашааны шон ухах гэж үүлээ үзэж байгаа юм. Чи нийл нэг хат. Одоо ингээд та ингээд харах юм нийл чулуу үзтэй. За ингээд үз тарна. За тэгэнгүүт би чи энэ гадаа жорлонгоо яг өөрөө энэ жил янзсан байхгүй. Одоо та хэд яг энэ жиргэн дээрээс харж байгаа. Бас яг жорлонгоо нэг хүн өөрөө ингээд өөрчлөе. Тэгээд гогцоо тавьж байгаа. Гогцоо амар үнэтэй. Энэ доотлын таг дэг, доотлын суур дээдлийн таг хоёр нь гэхэд 80,000 төгрөг. Тэгээд энэ чи 3 гогцоо тавьж 90 см өндөртэй 3 м-ийн диаметртэй 2 гогцоо дээшээ 60 см өргөнтэй 90 см өндөртэй 1 гогцоо гэд хүзүү гогцоо гэд ингээ 3 гогцоо тавиад. За тэгээд зөвхөн энэ ингээд доотлын хэсгээ хийхэд сая 400,000 болчихж байгаа юм. Ачаа тэрнэ. За тэгээд дээдлийн юуг хийх чинь
нөгөө нэг аятайхан юм хийн гээд ингээ оролдоо та яд ингээ хараад. Тэгээ одоо яг энэ би гадаж орлон 3 сая 100 мянган төгрөг хэлсэн. Яг эдний шийдэл төр би ож орлон хамгийн төгс шийдэл юм биш. Зүгээр байгаа юу. Одоо үгүй биоч орлонгууд байд юм байна. Одоо манай ихнэр жирэмсээ өвлийн хөдөнд би бас гадаа нойлд руу бийцүүлээд яах вэ гэд биоч орлоо аваад ийшээ ингээ тавьчих юм. Манайх чи эндээ нэг юм жижиггээр уугаас эндээ ингээ тавьчих гэхээр айгүй гоё биоч орлон байна. Одоо 560 мянган төгрөг гээд. Эдний шийдэл болохоор ингээ ханаргуу ингээ хийгэл юм байлээ. Одоо цөмөр энэ маань нэвтрүүлэг явж байгаа учраас бас тий гэр орлолын айлууд нь яагаад жорлонгоо гоё болгож чадахгүй вэ? Гэр яам дэлээ шүү мөнгөгүй. Яагаад ажилгүй байна. Мөнгөгүй. Одоо гэр оролд амьдарч байгаа нэг ч хүн муухай амьдрэх гэсэн мөрөлдөлтөд нэг ч хүн байх. Бүгд мөнгөгүй байхгүй. Гашаагаан гоё янзлын мөнгө байхгүй. Тэгээ энэ хиний буруу. Гэр оролд одоо бидний яг ингэж амьдраад байгаа энэ бүхэн зүгээр цөмөр улс төрчөлөө шууд яриагаа хурц хэлбэрлээ оруулаасаа. Энэ хиний буруу. Өөрсдөө буруу шүү. За, ажил хийвэл ажлын байр зөндөө шүү гараад. За ямар ажлын байр вэ? Зөндөө л шүү. За яг шууд нэрлэе. Одоо тэр түүл шуудлага сая 200 модны залиндаа ажил хийх. Тэгэд олдохгүй юм шүү дээ. Зүгээр л энэ чинь монголчуудын сэтгэлгээ байхгүй. Өглөө эрт босоод би ядуу гээл гэртээ өвдөд өгвөл мөнгөд гуйлаач гараад байна шүү. Амьдралаа өөрчлөхөд л тэмцэх хэрэгтэй үстэ. Би өнөөдөр карманта мөнгөгүй бол мөнгө хаанаас олох вэ? Өнөөдөр 500 төгрөгөөр ажлын зар санаг аваад ажил хайгаал явуул та. Автобусны мөнгө бол алхаа тавуул та. Өөрсдөө л буруу шүү тийм үстэй. Ер нь зүгээр хамгаа ажил яг ажил хийж байгаад ажлынхаа цалин авч чадахгүй хөлөгтүүлж үзсэн үү? Үзлгүй яа зөндөл үзчих. Автоматар яг энэ дээр ийм байхгүй. Хоёр өнцгөөс нь цөмөр яриа. Хүмүүсийг одоо жишээлх юм бол би одоо өөрийн чинь залуу хүн арай өөр өнцгөөс юмыг хараасаа тэгээд зөв шүүжмөр харагдсан юм л. Жишээлх юм бол бид нар ингээд өөрсдийгөө ингээд арчаагүй ядуу байгаа гэх маягаар бидний монголчуудын сэтгэлгээнд нэг юм юм байна. Ягаад гэвэл хин нэгнийг буутгадаг. Энийг ч гэсэн ус төрчд эврээдэг. Одоо ширээ энэ нам байхад та нарын ядуу байгаа нөхцөл чинь засаг өрж байгаа энэ намын чинь буруу шүү гэл. Тэгээ нөгөө намд солигдохоор та нар бид нар ингээд яг болгож яхад та нар юм болгосон шүү гэх маягаар хүмүүсийг бэлдээд үгүй хүмүүсийг бэлдээд байгаа байхгүй. Та сэтгэлгээгээ өөрчилж гэж шүү дээ. Үгүй харин чинь одоо та ардсан намын гişүгсэн. Танаа ардсан намынх нь л үе үедээ ардын нам биш бид инги нөгөө ардын наманд давуулаад бид инги ийм имийг танаар л яриад шүү дээ. Үгүй харин тэгэхээр хин нэгнээс бид нар одоо манай үнэн баазуу нам ийм огт яриаг шүү дээ. Амьдрал нь хэцүү улсуудад ингээ хүнс тараасан чинь нэг залуу ажил их бүрэн боломжтой залуу хүн гэж байгаа юм. Тэгээ би чамаа ингээд ажилд оруулаад өгье, барилгад оруулаад өгсөн. Би амьдралдаа барилгын ажил хийж хийхгүй. Яагаад? Хийлдээс. Найзтайгаа хамт би барилгын ажил хийжсэн чинь цалингаа өгөөгүй. Тэгээ найз нь зайсан гэж байгаа. Тэгээ цалингаа өгөхгүй болохоор өгнөг яваад тахаар нь гэрээдээ ингээ очиход сарын эцэст болдог. Эхнэр нь чи цалингаа яасан? Компани цалингаа өгөхгүй. Эхнэр нь сүлдээ юу гэж уулсан гэж. Чи өөр хин нэгэнтэй болчих. Тэгэл чи тэр шиг мөнгө зөөгөөд цалингаа надад асарч өгөхгүй. Ингээ гэр бүлд нь хэрүүл гараад гарсаар байгаад нөгөө залуу төвчгэн байсаар байгаад 2 сарын дараа амиа оролцсон. Найзах яг өөрөө гар дээр үххийг харсан тэр залуу би ингээд аригдсан болцсон юм байна. Тэгээ тэр залуу өрөвдөлтөй юм ярьж байгаа л та. Хэн тэг гисэн гэж хэлэх баг. Гэхдээ яагаад хүн ажилтнуудад цалингийн өгдөггүй энэ бизнес эхэлж байгаа энэ улсуудад хариуцлага тооцдог. Тэгээ энэ төр буруутай. Үдгийг хэн буруутай? Хүнийг ажилуулаад цалингийн өгөхгүй байх хэн буруутай? Тэгвэл төр буруугүйгээд очиод цөмрөө очиод барьж байгаа зодчих л та. Би буруутан болно. Гэхдээ юм гардаа жишээлх юм бол яг ингээд нэг ийм үнцгээс нэг миний шүмжлээд байгаа талчна байхгүй. Жишээлбэл бид нэр өөрсдийгөө боломж жишээлбэл нөгөө яах юм 2 сар би цалингаа аваагүй гэдэг ингээд ярьж идэг. Тэр хүн хэрэг ажил дээр тухайн ажил олгогчийн зүгээс харж үзсэн. Одоо чи тэр хүн алин бүх хэмжээний ажил хийсэн. Эсвэл очин гутаа ажлын байран дээр ахтаад алга болдог ч юм уу. Эсвэл өгсөн үүрэг даалгаврыг нь одоо нэг ингээд айтайхан тэгшин өрөөрэй гэх тэрний тэгшин үүрч чадахгүй одоо тухайн компани хохирол таны яг яриад байгаа энэ харилцаагийн чинь шийдэхин тулд хууль эрх зүйн орчин хэрэгтэй байхгүй. Энд чинь мэдгийг хинчсэн ойлгоо. Тэгээд энэ хууль эрх зүйн хин хэрэгтэй хармаар алхах. Энэ улсын хурлын гишүүд хийх ёстой үстэй. Тэгэд яагаад оронд нь өөрийнхөө ихнэр жидүү гусаад харин тийм шүү дээ. Яагаад улсын хурлын гишүүд хуулийг бичихгүй вэ? Өнөөдөр ажил хийгээд ажлынхаа авсан цалингаа авч удаагүй өчнөө хүмүүс үйж байна шүү дээ.
Зөмөрөө энэ нэвтрүүлгээр зарлаад магадгүй би энийг шийдэж чаддаг бол би батлахын утасны дугаараа хэлчихье. Яг энийг үзээд би цалингаа тэр компаниас авчдаг өчнөө задаж гомдол мэдүүлнэ. Одоо зарим компаниуд чи хөлөө өрөх газар яв гэдэг байхгүй. Чи Монголч чи хөлөө өрөх газар яв. Чиний цалин өгөхгүй гэж чинь гэдэг. Тэгээ энийг шийддэг байгууллага чи хаана байна? Манайхан явахтай нөө эрх зүйн боловсрол муутай. Эрх зүйн боловсрол муутай. Мэдээж одоо ингээд хоёр хүмүүлээрээс за одоо ажлын эхлэл би тэдэнд өрөө. Тэгж яг хөө зүгээр нэг өдрийн туслахын тий. Зүгээр туслах ажилчид бол тэгж эхэлж байгаа. Үндсэн ажилчид бол тэхгүй шүү дээ. Хөдөлмөрийн гэрээ контракт байгуулж байгаа. Дараа нь тэрнийхээ араас хөөцөлдөж чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол манай шүүхрээс үйлчлэлтгүй. Ингээд зунгааруулаа хайчдаг. Нөө хүн чинь нөө сар ажилласан цалин юу ажлынхаа цалин авахын оронд шүүх дээр бараг 2-3 сар ингээд ажиллаа алдаад ингээд нөгөө хүнтэй чинь ингээд юм уулгацалтаад байдаг. Яг ийм зовлон. Би одоо барилгын ажил хийдэг. Бас ингээд зарим хүмүүс цалинжуулна. Ерөөсөө ганц тоолгорсон зовлон. Яг барилгын салбарт л ийм асуудал. Одоо энд яг амьдрал ярьж штэ. 5 сая төгрөгөөр хэмжлээд авахын тулд өмгөөлөгч авахар яадаг гэж. Авах гэж байгаа мөнгөнийхөө 10-аас 20% нь өмгөөлөгчдөх болно. Тэгээд чи эхлээд 5 сая төгрөгийнхөө хэмжлийн мөнгийг өмгөөлөгчдөө өгжиж өмгөөлөгч аав. Нөгөө хүн чинь 5 сая төгрөг авахын тулд сая төгрөг хин нэгнээс гуйжиж өмгөөлөгч авах болно. Гэхдээ ийм утгагүй шүү дээ. Тэгээ энэний чи өмнө за боли манай иргэд буруутай нь үнэ. Энийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ яагаад гадныхан бол одоо би нэг юм Солонгост очиод ажил хийж байгаа манай найзууд ярьж байна. За энэ өдөр энэ ширээний тал шиг ийм юмны ногоог нь хураачих 100 явна өгье гэж. Шууд нөгөө залуучууд ажиллаа 2 цаг гээд хураагаад дуусангууд 100 явны маяг гар дээр нөгч байна. Бүр ажил хийж яхад ямар мундаг ингээд усундаа асраад өгдөг гэж. Манай энийг хураацах 2 цаг. Тэгэнгүүт үлдсэн талбайг чи хураачвал ахаад чамд 100,000 вон өгье гэдэг гэж. Тэгэхээр хүн хийчдэг гэж. Манайд энийг хураацсны дараа 20,000 төгрөг гин. 2 цагийн хийгээд дуусчаад мөнгө авах гэхээр би чамд арай баг өгч одоо чи үлдсэнийг хий гэдэг байхгүй. Энийг хэн зохицуулах юм? Энэ чинь нөгөө яриад байгаа бидний эрх зүйн орчин чинь хэрэгтэй биш юм уу? Ийм хуулийг гаргах гэж би энэ улсуудаас нь их ёсгүй юм уу? Альсуу сургуулийн дээвэр будаадаг манайд хоолог гэж нэхэд байх хэрэгтэй юм уу? Миний санаа бол ингээ бүх юмыг ингээ төр зэсгэрүү ч юм уу бус руу бороод авахын оронд зүгээр бид өөрсдөө сэтгэлгээний хувьд яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хамгийн түрүү нэг номерт тэрнийг тавьмаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол манай бас хэтэрхий одоо яг энэ Батулга жиргээ чи хэлж байгаа дээр нэмээ хэлэхэд одоо юу штэ. Одоо чинь Батулга жиргээч одоо хөрөнгөтөн байна л да. Би гэр оролт амьдардаг те. Мэдээлэлээс хол зүгээр нэг бүхний үзэн яддаг нэг Монгол улсын иргэн гэж бодъё. Тэгэхэд энэ төрлийн бодлого хаашаа чиглэж байгаа вэхээр энэ Батулга яагаад хөрөнгөтөн болцъё те. Энэ таарны боломжийг хулгайлцсан гэж ойлгуулад байгаа төр өөрөө. Тэнгүүд нөгөө маас нь юу вэ? MCS хулгаач тэ энэ 5 богд групп хулгаач гэж үгүй байхгүй. Эсвэргээр тэр хүмүүс илүү хөдөлмөрлсөн. Юмыг агуулгаар нь томоор харах хэрэгтэй байхгүй бид. Монгол хүний сэтгэлгээ чи өөрөө ийм ядуу байна. Энэ ядуу сэтгэлгээн дээр ийм тэ үнэхээр pop poster хийж чадчих. Pop poster чи хийгээд байгаа юм гаа. Гүн чи ард уус төрчлөө би хийсэн юм уу? Бид нар хийсэн юм уу? Би асуу. Би хийзээч хийхгүй. Үгүй би тулгах би хийзээч юм яриаггүй. Тэгэхэд энэ ярьсан юм чи харлсан нам ардын намын үе үед ахнар чи ярьсан. Тэгтэл тэр ахнарын ярьсан яриагаа надад шууд тулгаад чи юм уу ийм ярьдаг гэж бүтгээд байгаа байхгүй. Би хизээ тэгж ярьсан. Үгүй би хань хэлсэн. Үгүй би хизээ ярьсан юм бэ. Үгүй таад яагаад энэ одоо жиргээч яагаад жиргээч би яг хараад жиргээч ингэж байгаа. Одоо улс төрлөө өөрөө оруулаад байна. Би бол одоо дугаа байж байгаа шиг дуусгаад явгаа. Ямар ч тийм аргачлал байхгүй. Би чамд нөгөө төслийн юм яриад тахлаа чи юу байхгүй. Уучлаарай. Би шулгуун л хэлдэг юм тий. Төслийн аргачлал чиний энэ яриад байгаа юмыг хийж байгаа аргыг яриад тий. Улс төр их гэдэг бол тэрүүний мэдээлэл аав гэж би тэгжил ирж байгаа. Тэгээс одоо яг заавал ингээл ирээл буруутгал ахнар махнар. Яг нь ер нь зүгээр нэг интернет ахнар махнар гэх юм бариад тэгээ тэрийг ингээ ээлжлээ те ингээ тэг яриулаа. Ингээ яриад гараад тэгэхээр одоо яг гараад тэгэхээр яг чиний ярьж байгаа ч юм бол өнгө нь яг ингээл нөгөө нэг яриад ямар ч ажендагүй нэг хэм буруутгах гэдэг. Уу яах гээд байгаа юу их гээд байна. Тэгээ би чамаас тэгвэл очиод асуумаар. За чи яг саяны түр очвол чи яг ямар хууль санаачлаа юм. Яг өнөөдрийн нөгөө иргэний хууль байгаа шүү дээ. Иргэний хуулийн дээр бүх зохицуулалт байгаа. Дахиад сая хэлсэн тийм ихэнх нь хууль зүйн мэдлэг байхгүй. За энэ нөхцөлд яах юм?
За яг манай хуулиудыг яг уншаад үзвэл би ч амар инээдтэй кейс яриа. 50000 гаруй эхний жил сургалт хийлээ. Хүн болгон хууль зүйн авш стандарт най байхгүй. Маш тийм юм байна, тийм юм байна. Чи улс төр их гэж байгаа бол гаруудыг муулаад танаа нам манаа нам биш заяа. Одоо ярих гэж байгаа бол тэр иргэдэд яг ямар мэдээлэх вэ? Яах вэ? Тэрийг чи бид яаж мэдээлжүүлэх юм? Бах би тэрийг ерөнхий юм яриад хэрэггүй. Би ерөөсөө ерөнхий юм яриаггүй. Ярьж байгаа бол би жорлон дээр ярихад яагаад амжилт болоод байгаа гэхлээр бид нар бол ганцхан нөгөө жорлонгийн тойруулаад бүх юм л яриад байгаа. За саяны хөдөлмөрийн үйлчлэг. Хөдөлмөрийн үйлчлэг гэж чинь дэлхийн нийтээр тогтсон нэр томьёо. Яг жижиг дунд үйлдвэрийн гаргаад бүх проблемаар яасан жижиг компаниуд бараа бартер барилгацсан тэр чигээр бартертэй. Бартerdаад мөнгө авчдаг. Банк нь шатчихдаг. 3 сар цалин аваагүй. Нөгөө талд нөгөө компаниуд нь наатсан тэгээ ингээ ирэнгүүт өдөржингөө гівтэж байгаа 3 бааз хатчаад мөнгө нэхээ хөвдөд байдаг шүү дээ. Хоёр талдаа нийцэхгүй юм байна. Бүхнийг гэж хэлэхгүй. Ямар ч манай дээр ажиллаж байгаа улсууд бол бидний яриад байгаа улс төр нөгөө чиби гэдэг юм. Шахал хэмтэж ирэхгүй яриа юм зүгээр хай зүгээр. Наадхаа одоо юу вэ гэхээр яг энэ систем нь ажиллаад ихтгэлцэл өгөхлөөр юу гэж үзлээ. Нөгөө ганц л юм байна. Бидний бүх проблем юм бол миний хувь хүний дүгнэлттэй бидэрт нөгөө нийгмийн ихтгэлцэл гэдэг юм чинь байхгүй болсон биз дээ. Тэгэхээр одоо юу вэ гэвэл ихтгэлцэл байхгүй юм дээр өгтлөө ноцтолж байгаа. Хүмүүс итгэхгүй бас ихтгэлцэл яагаад байхгүй болсон? Тэгэл энэ чинь 30 жилийн л давх болчихсон. Харин тийм. Хэлээ би өөрөөдөө чамд яагаад ярьжлаа мэдж байгаа чи өгтлөө ажиллаж байгаа. Тэрний бол би амар яг гарангуут нөгөө 2 миллионээр дахиж тавьчихгүйгээр одоо тавьчих. За цаатаа мент хүрчихээрээ. Яг залуу хүн бол яг нөгөө ингээ ууггүй та ах нартаа чирдэхгүй зууралцсан хүн юмд хүрдэм байлээ. Миний амьдралын туршлагаар бол. Тэгээ чам мент дэвшүүлсэн. Тэр талаар үнэлж байгаа. Хоёрдугаар тэгвэл би өөрөө нөгөө хүний эрх тал дээр аягүй тийм мэдрэмжтэй юу байдаг болохоор яг чамаа ингээ хүмүүс ингээ жилт ингээд талаар би бүр зориуд яадаг гэсэн. Яагаад ирж болдгоо бид нартай л адилхан хүн шүү дээ. Одоо би жишээ нь буруу юм ингээ хөлөгчл та би яриагаа ойлгох нь. Эхлээд би ингээд бэлэн юм амлчаа гараад ирээ. Тэгээ би өөрөө 4 жил наргид дуусцсныхаа дараа эргэж гарч ирсэн. Ер нь бэлэн юм амлах чинь буруу байхгүй. Ер нь та нар өөрсдөө бас хоорондоо ажил хийж сураагүй. Би өөрөө их л 4 жил тасгаж хайчаа. Дараа нь би эргээгээд нөгөө улсуудаа шүүгээд ингээ яваадаж болд юм. Юу нэ? Одоо иргэдээ яа чиний ярьсныг юусаа ойлгохоо гэхэлж. Би ярих гэдэг байгаа юм шиг. Гүг ах би ерөөсөө таныг шүүгээгүй байхгүй. Ах нарын систем одоо ингээд цөмөрөө яг ингээд дээлийн тайлаад одоо ингээд яриул яг энэ бид нар одоо энэ ТV 10 телевизийг үздэг улсууд бол биднийг яг үзэл санаа ярьдаг гэдгийг бол мэдж байгаа үздэг улсууд. Хизээж одоо ТV-ийн хідэн гарууч шиг шууд ингээд чим үү юм бэ гэд хий хоос гүтгдэггүй байхгүй. Бид нар дан үзэл санаа ярьдаг. Бид нар хизээ зүгээр багт нь хооллоо та нар гоё шүү, та нар мундаг гэдэг үг хизээж ярьдаггүй. Шаал ондоо юм ярьдаг байхгүй. Жохон ч гэсэн одоо энэ нэг бараан юмнуудын бүгдийг харж үзэж тэрс туршлага хөрөмслийн үдсэндээ гараад ноцтол турхад нээлттэй л байгаа. Яг таны хэлж байгаа бол яг зөв байхгүй. Пакистаны Малала гэдэг нэг охин байна. Хүний эрхийн төлөө тэмцээд 14 онд Нобелийн жинэл хүртсэн. Тэр охин 13 настайгаас эхлээд 60 саяг өөрсгөн сурч чадахгүй байгаа хүүхдүүдийн төлөө дуугараад тэмцээ явахт нь хин нэгэн гарч ирээд миний дөө чи ядаж ингэж амьдрч үзчихэд Малала чи тэмцдэг юм аа гэж хэлээгүй. Энэ улс төрийн шал өөр хэлсэн. Хараа юу Гонконгийн 23 настай залуу манайх ийм байж болохгүй гэж тэмцээд их тэмцэл хийгээд сая дүүргийн сонгуулийнхаа 18-ны сонгуулийн 15-нд Гонконгийн залуу 23 настай залуу ялчиж байна. Тэд ялчиж. Тэнд бол бид нэр тэрийг харахаар гоё гин. Монгол бид нэр тэмцээд ирэхэд чи анхан шатнаас нь явъя л да. Ардс нам ардын намд ах нарын хэлснээр нь яваа. Тэнд ямар бузар булаа юм бэ гэдэг нь ардын нам байсан. Яагаад үгүй зүгээр л та зүгээр би үнэхээр энэ улс орн гоё байсан бол өнөөдөр би ингэ явах хүн ерөөс биш байхгүй. Тэгээ яагаад бид ингэж Монголдоо бид ингэж өөрчлөлт хийгээ явдаг. Гэхдээ би нэг юм хэлж байна. Намайг дэмжиж би ерөөсөө хаанч хэлдэг байхгүй. Гол нь оролцооч л гэж байна. Даавка өөрөө оролцоод нэр дэвчгээ. Ах өөрөө оролцоод нэр дэвчгээ. Бид нэр ингэ сонгуулийн цаасан дээр явуулсаар шөмжлээд идэг. Ардсан нам ардын нам тийш юу басаа ажиллаа хийж. Тэгэхээр ах та зөв бодолтой та оролцохгүйгээс
Тэгэхээр буруу бодолтой нөгөө бат байж л байх байхгүй. Ер нь гэхдээ надад нэг юм санал юм шүү. Одоо жишээлх юм бол бид нар ингээд сайхан Утганбаатар гэдэг хүний би хувь хүн талаас нь өөрөө чи ямар хүн бэ гэж мэдгэж ирсэн болохоос ш. Өнөөдөр ингээд нэг хоолны ширээний арталт хэдүүлээ утгахгүй улс төр яриад. Жишээлбэл би нэг ярьснараа би өөрөө бол өөрийгөө онгой олж байгаа байхгүй. Яг л би улс төрийн энэ хэмжээнд ярих хэмжээний мэдлэгтэй хүн гэж өөрийгөө үзэхгүй байгаа учраас. Тэгэхээр хэдүүлээ заавал одоо миний бодлоор бол яг өнөөдөр нэг сайхан ширээний ард ирчүүлсэг сайхан суугаад ахуй яриад амьдрал яриад ийм юм байгаасаа л гэж зүгээр миний хувьд нэг бодож байна. Яг улс төр яг ингэж яриад байх юм бол би одоо энэ ширээний ардаас харамгчин шиг болсоомаар байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор энд нэг удаа суугаад байх нэг сонирхолтой ч биш. Хэдүүлээ ондоо ингээд ойлголоо бодлоо. Зүдээ сайхан энгийн сайхан амьдрал. Төмөр өөр юм яри. Та бол огт улс төр ярихгүй гэж байна те. Наад зах нь улс төрийн намын онд уншаагүй энэ замаар явж үзээгүй гэжээж тэрийг л одоо харж байгаа. Тэр тийм хамгаа би хэлээд байгаа нөхгүй. Чи Твиттерийн төлөөлөл муу огийн зовлон юу гэвэл бүгд ярихыг сонгоод хийх юм бүгд зайлс хийсээр байгаад сайхан ярьдгүй гэж яваал бид өнөөдөр юм болсон шүү дээ. Тэгээ цөөхөн хийж байгаа нь гүрэж чирсээр байгаа нь улсаж одоо би яг хоо ингээд хувь хүнийхээ Утганбаатар ингээд тэгээ Утганбаатарын зорилгод улсын хөлн гишүүн болох ёстой юм тий. Улс орноо өөрчлөх ёстой юм тий. Би яг хоо Утганбаатар яг иргэнийхээ хувьд ганц хоёр юм ингээд захимаар юм л да. Юу яа одоо улс орны нэг хүн нурааж альсвал нэг хүн өөдөн татдаг юм аа тий. Бодлого тий бидний төлөөлөл тий танай Баянгуулын манай хаан уулын энэ чимгэлтийн ч юм уу төлөөллүүд нийлээд ингээд хууль баталдаг тий. Тэр нь ингээд тууштай явж ил би улс орн хөгжих гэж боддог байхгүй. Одоо хүмүүс бол нэг үе одоо ингээд элдвэгтөрж улсыг нурааж тэр нурааж ингээд ганц хоёр хүнийг ингээд муу болоход тэгээ тэрэн дээр дөрөөлж ингээд улс төрд орж ирдэг. Тэгээ би зүгээр багаа хүрдвэл эхлээ чи өөрөө ингээд багаа хүрдвэл залуучуудад таадаг чи ганцаараа зүгээр давхлан альсвал баасангүй тийм л болно. Тэгээ чи тэгээ одоо давхлан гişүү яаж юм те одоо өөрийнхөө бүр ганцаарч яаж чадахгүй хөлтэй. Яагаад ингэж ойлгоод байгаа. За би биш үү Юу л юм байна л да. Твиттерийн хардаг өнцгөр. Яг телевизийн хардаг өнцгөрөө ярьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тайлбарлах гэж. Тий би та нарт тайлбар өгөх хэрэгтэй байхгүй. Би одоо ТV 10 телевизээр Үнэн Бааз Цуг цагийн нэвтрүүлэг хизээж би гишүүн болоо гэж намайг дэмжиж ярьдаг. Хүн болгоныг оролцооч гэж ярьдаг. Жишээ нь би танаас 5 толгой ордог ярьж байна. Намайг 5 толгой ордог гэж ямар 5 толгой хэлдэг. Нэрлэлтэй. Юу хэлдэг. 5 толгой ордог гэж 5 ширхэг толгой ба. За нэрлэл. Чиний нэг хүн болгох юм байна. Гүйгүй биш та хэд намайг сайн судал гэж штэ. гүйгүй зүгээр байж гүйгүй. Над руу ингэж шууд субъектив дайралтыг 5 толгой ордог зүүн цанх баруун цанх гашуун суханд бор толгой бор тэй гэсэн 5 шидэг толгойг нийлүүлээд 5 толгой гэдэг. Мэднэ наад. Гэхдээ би сая нэг нэрлэж гисэн. Гашуун сухад гэдэг нь үгүй ингээд хэрвээ ингээд надаас мэдлэг асууж байгаа бол яагаад намайг мэдэхгүйг шууд онцлж ярьдаг юм. Гэхдээ одоо яг энэ хандлага чинь Твиттерийн хандлага чинь. Та хэд ингэ чинь залуучууд улс төр болж. За би болчих. Энэ нэрээс Твиттерээс гэж явж чи та Твиттерийг ер нь бич мэдэхгүй дураагүй би илүү мэддэг. Одоо жишээлбэл би Үнэн Бааз Цуг намайг сонсдог. Утганбаатараас өөр Үнэн Бааз Цуг гол нь яг тийм би зүгээр яг ингэж асуул гоё ихгүй. отгоо ийм байхгүй. Би чамайг бол би бол яг өндөө бол ойлгож байна заа. Би чам руу хэлэх юм бол магадгүй би субъектив биш юм аа гэж чам руу шүмжлэлтэй ханддаг хүний нэг юм зөв хэлэхэд би дараад нь юу гэж бодлоо би чамаа нэг хүүхдүүдэд ус төр ингээ хийгээ яваад байна гэдэг утгаар нь би чам шүмжлэлтэй гэсэн. Жишээлбэл чамайг чиний мэдлэгээр ч юм уу боловсрлоор ч юм уу юу гэдэг байгаа би төрхөөр чинь би хизээч дайр дамжлахгүй. Энэ бол миний зарчим. Дараад нь би чамайг ямар юм дээр үнэлсэн байх юм бол би нэг Дорнот аймгийн хүүхдүүд чинь нэг зураг ингээд лекц үзсэн гэдэг Дорнот дээр манай дүү суучсан байхгүй юу? Би нэг сайн нутаг яваад ирсэн шүү дээ. Тэгээ хоолой годомжинд таарад тэгээ уулзаад тэгээд би ахгүй чиний зургийг чи Твиттер дээрээс харсан гээд тэгээ чи юу ярьдгийг гэсэн чинь чиний ярьсан юм үнэхээр хүүхдэд таалагдсан байлээ. Чи тэмдэр ус төр яриаггүй байлээ. ус төр ярих. Энийг чинь би бол чамайг энэ ажлыг чинь бол дэмжиж байгаа. Тэгэхээр нөгөө одоо шийдэх юм бол чи өөрөө одоо шийдэх юм бол Гонконгийн тэр хосолч чинь ус төр яриаггүй шүү дээ тэр хэдвэл хүний эрхийн төлөө нэг юмыг барьчаад нэг юмны төлөө бүгдээ зүтгэе явсан. Чи өнөөдөр хүүхдийн боловсролыг ирээдүйн энэ сайн хүүхдүүдийг яахын төлөө чи ус төргүүгээр чи ганцаараа явах юм бол одоо үнэн зөв ном байтугай чи Монголын ус төрд маш том боён хийх
маш том ирээдүйг бэлтгэх хүн байна гэж би чамаа үнэлсэн. Яг тэгвэл чиний явж байгаа тэр хариуцлага гэсэн энэ сэдвүүдээр авч байгаа хүмүүс чинь маш их юм ойлгосон мэдсэн байлээ. Тэгэхээр надад бол энэ таалагдж байгаа. Яагаад чам шүүмжлэлтэй хүмүүс ингээд ус төр чи нэгэнт ус төрч гэдэг утгаар юмд ингээд хитрхийх ус төрлөө орж байгаа учраас эн чинь өөрөө нийгэмд одоо энийг хүлээж авах болцсон. Одоо магадгүй 10 жилийн өмнөөсөн бол чи яг энэ ус төр хийсэн бол үжээ чи их хурлын гишүүн болцсон. Одоо жохлон баасан хүн тэгээд одоо хурлын гишүүн одоо ганцаараа ч гэсэн одоо хурл ороо суугаад байх боломж нь байгаа. Одоо бол нөгөө нийгэм чинь харьцангуй өөр болсон учраас ингэх тусам чинь магадгүй юм би зөвхөн миний ахны зөвлөгөө шүү. Хүмүүс залхаж эхлэн шүү гэдэг утгаар. Харин би чамнаар ганц л юм тэр хүүхдүүд уншдаг тэр сайхан лекцээ бүр сум болгонд явж унш. Чи мондөг юм байл шүү. Би чиний намтрын хараад утсан чинь оюуны тэр колон тохны тэтгэлэг аваад янз бүрийн тэмцээн уралдаанд орж төрүүлдэг одоо оюуны юу лээ спортын оюуны олимпиад аврагын төсгээд ингээд сурагчдаар мондөг юм батлага дүүн одоо 12 оноос хойш 15 он хүртэл бид нэр орон нутгаар төгсгөн гихнэр лекцээр явсан тийм 3 удаа явлаа шүү дээ. 3 удаа яг ган төмөр сайдын босрлын сайд дэвэл орж явсан. Гоё. Тий. Гэхдээ одоо нэг юм би одоо та хэдийн ингээ хилээд байгаа байр суурьнууд ингээ зөв байхгүй. Ерөөсөө хэнийг ч буруутгаагүй. Хилээд байгаа юмнууд чинь бүгд зөв. Гэхдээ за ингээ залуучууд улс төр оролцох юм бол чи бид нэр ингээ би биш те амгаач биш хинч биш давхаач биш бүгд болчих. Энэ улсыг тэгвэл хэн аваа явах юм? Одоо миний байр суурийг асуух уу? Тий, энд сууж байгаа одоо байгаа энэ нэг юм илчих юм нэлээ. Яагаад намайг болгоход оролдоод байна гэхээр энэ ахнаар бид нар ингээл болчих юм бол энэ ахнаар маш тайвнаар нөгөө л нэг нямд орж явах, нөгөө л нэг оюун гэрлэгч, нөгөө л нэг зоригтаах хулх юма яриад дараагийн улсын хуралдаа гараад улс орныг ахиа хулагтаал сүлд нь эцсийн дүнд нь таамаа муусаачуд гэж хэлдэг. Зөв нэг тодорхой сэдвийг бариад тэрүүнийг хөрвүүлээд ирэхлээр. За тэгээд цөмрөлдөө тэгээ ярих уу? Биш зүгээр хөрөх гэж байгаа бол би нэг амар хүн заамааргүй зүгээр хувийн бодлоо хэлж. Би улс төрийн намын дарга байхгүй. Энийг та шоолч ч юм уу яаж ч бодож байна. Гэхдээ яа энэ үүднээс бид нар юу ярьж байгаа гэхээр би одоо та хэд ингээд сонирхлоо. Бид нар би уган зөндөөл ярьж байгаа. Шинэ Монгол улсыг бүтээе гэдэг. Тэр шинэ Монгол улс нь ямар юм гэхээр одоо таны хэлээд байгаа хуучин жорлон маань ийм байжлахгүй ийм шинэ жорлонтой болох ёстой шүү дээ гэж явж байгаа хүмүүс. Таны хэлээд байгаа одоо хийгээд байгаа төсөл магадгүй монголчууд зам маань ийм байжлахгүй, засаг төр маань ижлэхгүй, амьдрал ийм байжлахгүй, авилгатай тэмцэх газар нэмжлэхгүй гэд бүгд гадны жишг яриад байдаг. Энийг ийм гоё болгож болно гэд. Тэр хүн болгоны гоё болж байгаа зүйлийг хийж болдог шинэ Монгол улсыг бүтээе гэж. Яг үүндээ таны хийж байгаа энэ шинэ айл болгон ийм гоё жорлонтой болох ийм мөрөөдлийн төлөө энэ улсыг бүтээе гэж. Тэгэхдээ энэ улсын бүтээхэд энэ улсын иргэн бүр нь аз жаргалтай шинжлэх ухааны зүйлс. Бид ямар нэгэн онолт биш. Иргэн бүрийн аз жаргалын төлөө зохиолсон улс орныг бүтээе. Гэхдээ юм шинжлэх ухааны зар таны хэлж байгаа яг судалгааны зарчмаар асуудалд хандаа гэж. Энэнийг бид бүтээхийн тулд 4 төрлийн хувьсгал ингэ зарсан байна. Нэгтгэн сэтгэлгээний хувьсгал. Одоо яг энэний хүрээнд би одоо амгаа бол мэдчих авах. Хизээч би энэ төр засгийн буруугаас болоод та нарын амьдрал ингэлээ гэдэг үгийг хэлдэггүй. Эцсийн дүндээ энэ улсуудыг та бид сонгосон. Одоо зогсоохон ч та бид гэдэг сэтгэлгээний үр дүнг ярьдаг. Сонгуулийн хувьсгал гэдэг нь энэ саяны Гонконгод болоод байгаа үйл явдал шиг юм яриад байгаа. Дараа нь хариуцлагын хувьсгал, хөгжлийн хувьсгал гэдэг. Тэгээд мөрийн хөтөлбөр үзэл санаа. Тэгтэл бидний яриад байгаа мөрийн хөтөлбөрийн нэг үе шатнд дотор нь орж ирэх гэр хорооллын төлөө хийх. Одоо жишээ нь энэ манайх энэ талбай байгуулж манай тоныг нэвтрүүлэх би яагаад хийж хэлсэн гэж. Миний тэр яриг нь сонссон байна. Сонсчихс би ч 2 3 литр ашигладаг. Яагаад вэ? Энэ манай тоныг гэдгийг нэвтрүүлгийг яагаад хийсэн гэж. Манай залуучууд 60 сая төгрөгийн лизинг тавиад 20 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 120 сая төгрөгөөр 60 сая төгрөг нь 8% лизинг төлөхөд 20 жилийн дараа 120 сая төгрөгийн өрөнд орж байгаа. 20 жилийн дараа байр нь бүтэн байх уугүй гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл яагаад төр одоо миний амьдарч байгаа энэ гэр хороол дээр тэр 60 сая төгрөгийн зээл олгож болтгүй юм бэ? Тэгхийн бол тэр 60 сая төгрөгийн зээл надад олох юм бол Давкагийн компани руу шилжилт орж. Давка гүйцэтгэгчээр манай энэ 60 сая төгрөгөөр жорлонгийн шийдээд, дулааны шийдээд, бүх юм шийдсэн тоглох хаус бариад өгч байгаа. Ингээд гэр хороол цаах амьдрий.
Хэрвээ ирээдүйд миний 2 хүүхэд томрол гэр хорооллынхаа энэ 2 гашааныхаа 2 буланд нь ахаад би 2 байшин бариад өгч чинь. Гэр хорооллыг шууд энэ амны орон сууц руу 8% зээлэг биш гэр хороол руу 8% зээлэг олгоод өгөөч гэж манай томын нэвтрүүлгийг хийсэн байхгүй. Энийг би дугаар бүр дээр ярьжсэн. Одоо ч гэтэл хөнгөн хараад жишээ намайг олно 40 сая хүртэл. Жишээ надаас өөр энэ санааг хэлийгвэл амгаач юм уу заавал ярих л байсан. Яагаад ярьж байгаа өмнө олонний танд болно гэж бодоод байгаа юм бэ? Би хинийч танд бодъё гэж хичээдгүй байхгүй. Би энэ хөдөлмөрч байхгүй. Хөдөлмөрлөө зүтгээд яваад байхаар одоо би нэг хөдөө сургуулийн нөгөө гадлагт гараад тарин цэцлэгийн компанид очдог байхгүй. Тэгсэн чинь гашааных нь хаалга нь ингээд юм нарийнхан машин орсон чинь мөргөчгөөд л дгүй. Тэгэхээр би тарин цэцлэг компанид захиралт нэлээд ахаа надаа нэг жото юу 2 өгчгөө ломп 2 өгчих. Би энийг ухаад гашааг чийш ингээд татчихъя гэд биелээ татчихгүй юу. Дөнгөж ирэнгүүтээ. Тэгсэн чинь компани захирал ажилтнаа дуудаа шууд загнасан. Та нар хар дөнгөж ирсэн хүүхэд ийм сэтгэлтэй байхад та мөн сэтгэлгүйгээр загначихгүй. Оройн болсон чи юу болсон гэж. Над дээр 2 ах ирээд намайг ахсан тавьсан. Муу бацаа. Амбицтай бацаа. Чи одоо яагаад зүг зүгээр байхад хүн загнуулаад байгаа юм бэ? Муу амбицтай бацаа. Чи зүгээр уураа заяа үнд. Тэгээ би тэр хоёртой цаг гарan ярьж өсрөх. Яагаад би зүгээр л гашаагийн татсны төлөө тэр өсөж яагаад намайг амбицтай гэж. Яагаад ажил хийгэр муу харагдаад. Та нар ажил хийдэг хүнийг үнэлье гэж нэхэд байгаа үстэй. Тэгээ би яагаад хөдөлмөрлөхөр муухай вэ? Би түрүү баталгаахад хэлжсэн. Намайг нийгэм татвартууд хүн ажилуул гэ. Ах дүүн одоо ТV 10 төлөөс гутлын 8 гээд муу сайн гутлын 8 гээд 32 хүн цалинжуулаа явж байгаа. Татвар төлөө явж байгаа. Гэр хороолд амьдарч байгаа. Яагаад ингэж миний доторлоо өнгийхгүйгээр хүмүүс Твиттер дээр би өдөр болгон гинтээ юм шиг Гэхдээ зүгээр би чамд хэлэхдээ энийг л би гомдлоод байгаа. Одоо жишээлбэл чамтай ус төр ярьлаа гэхээр миний хувьд бол ямар нэгэн нөгөө ус төр ярих хэмжээний мэдээ надад байхгүй. Тэгэхээр би зүгээр ингээд ерөнхий зүгээр ингээд надад зүгээр миний сая хэлсэн санаа байгаа шүү дээ. Би бол та намайг одоо эртээр нэг битүүр Твиттерээр муудалцаад тэгээд нэг боо асуудал үүсээд. Гэтэ чи миний хэлсэн санааг тэндээс ойлгосон бол яг би нөгөө хэлж байгаа санаа тэр байхгүй. Эхлээд бид нэр хувь хувийнхоо одоо нэг гэрээ засаг гэдэг шиг бид нар сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг эхлээ хийчихье. Энэ хийхийн тулд энэ чинь зөв өнөөдөр жишээлх юм бол нөхөр Отгонбаатарын 2004 оны 2000 оны сонгуульд ялчаад бага үрдүүлээд усарныг өөрчлөнө гэж хизээж байхгүй. Энэ өөрөө эдийн засгийн хувьд хүмүүсийн сэтгэлгээний хувьд энэ өөрчлөлтийг ямар ч нам гарч ирсэн хийж чадахгүй. Одоо жишээлх юм бол тийм зөндөө алдсан тохиолдол би одоо Францд байлаа гэхэд чинь ямар ирч хүчтэй сонгуульд залуу ерөнхийлөгчтэй боллоо гэл те ингээд гарч ирсэн. Одоо буцаад эргээд эн чинь нөгөө Чингис хааны хэлсэн үг байдаг шүү дээ. Нөгөө морин дээрээс дэлхийн амрал мориноос буугаад яхад хэцүү гэдэг юм. Тий хэцүү яг тэр шиг чи одоо ингээд ярихад ингээ амархан юм шиг мөртлөө гараад ирэхэд хэцүү байдаг байхгүй. Би ч юм нэг зүгээр жишээ хэлэхэд би сумын иргэдийн урдын дараа сектор ордог гэх мэт устрын тушаад харж үзсэн. Гэхдээ би тэр алдан тушаалыг хашаагүй байхдаа гэж боддог гэсэн юм. За энэ сумын захиргаан дотор хэдэн нөхөр суудсан мөнгө төрөг байхад тест ингээд ийм ч юм хийж болмоор хахад тийм ч ажлыг хийж болмоор хахад юу ч хийхгүй маа гэл ингээд өөрөө гээд бодоод идэг залуу хүний хувьд одоо би 24 та 30 өрөөг багт ийм л юм бодоод ивжсэн. За би тэгээд 34 настай даа ингээд устрын ингээд алдан тушаад очиад эхлээд сектор ордог хийжтэй дараад ингээд ховлын дармал ингээд үцэхгүй юу гэдэг 40 нас хүртлээ. Тэгэнгүүт би нэг юм ойлгосон болохоор би тэр үедээ юу болгож явсан хүн бэ? Биднэрт байгаа яг очиод тэрэн дээр очиж суугаад өнөөдөр юмыг өөрчлөлийг хийх гэхээр хүчнээ олон бэрхшээлүүд тулгарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол системэл нэг алдаа. Би бол Монгол улс үнэхээр энэ улс төрийн одоо чиний яриад байгаа шиг ийм сайхан ийм ус борно гэх юм бол бид нэгдүгээр цаг хугацаа хэрэгтэй, хоёрдугаар бид системийг улс төрийн системийг өөрчилж ийм болно. Би харин ганц юм дээр л зүгээр өөртөө чинь дэмжээсэй гэж бодоод байгаа байхгүй. Жишээлбэл суман дээр ямар ч нам байх шаардлага байхгүй байна. Өнөөдөр нэг 2000 хүрэхгүй сонгогчтой суман дээр очингуудаа 1000 гомор 3-4-5 нам байх шаардлага байхгүй. Тэгэхээр наадах чи ийм юмны төлөө би чамаа яваасаа гэдэг үг ярих юм бол ингээд дуусаа. Одоо би бол устдын явахгүй одоо сайхан удаад байсан баярлалаа. Юунаас хийгээгүй байхгүй. Би бүгдийг хийж чадна. Жишээ нь одоо бид нар юу хийж байгаа гэхээр одоо энэ улсууд жорлонгоо өөрчлөлгээд яг юм мундаг төсөл хийж штэ.
Жишээ нь энэ улсуудыг төр маань ингээд дэмжиж за Баянзүрх дүүргийн 4-р хорооны 200 айл дээр айлыг та бүхэн яг 200 айлын жорлон дэмжийтгээгээд өөрчлөлтгөөгээд энэ улсад төр боломж олгоод тэр хөнгөлтэй зээлээ олгоод биднэртээ зээлийн гэрээ хийгээд энэ байгаа яг 200 айлыг жишг болгоё гэж төр яагаад энэ улсуудыг шууд дэмжиж аваад ингэ явчих болохгүй. Ийм ухаалаг төрийг л бий болоосой л гэж хүсэж байна. Чи би хийхгүй чаддаг хүн энд биш шүү дээ. Хэрэв ухаалаг төр болох юм бол та хэдийг дуудаад за гэр хорооллын Баянзүрх дүүргийн 2000 гэр хорооллын айлыг жорлонгийн өөрчлөлт. За сая 500 мянгаар нэг айлын жорлон жишг болгоод та хэд өөрчлөөрэй. Тэгэхээр айл болгоны сая 500 мянга төгрөгийн эднийхтэй гэрээ хийвэл жилийн 1% хүүгээр та зээлийн гаравгаар жорлонгийнхаа өөрчлөлтөнд төлбөрийг ингээд төлөвлөнэ гэд төр ингээд та хэдтэй хамтран ажиллавал энэ хави 2000 айл жорлонгоо шууд цэвэрлэгчнэ. Гэтэл яагаад энэ улсууд ингээд хийгээгээ яваад байхад энийг барьж аваад нийлж ажилтгүй төртөө юм бэ? Ерөнхий биш тодорхой асуудлаад ирэхлээр би нөө давтаж яриад байна шүү дээ. Тэгжил яваад. Тэр чи би хийгээд яваад байгаа байхгүй. Бид нар хийгээд яваад байгаа. Одоо би таны ингээ яг хийгээ явж байгаа чинь жорлонгийн чи ингэх хэвтэйгээ хажуугаас чи би өглөөд ишл. Таны ажилдаа огт танилцаагүй үжиж би энэ номыг уншаагүй үжиж жорлонгийн тухайн шүүмжлээд иж би болохгүй байхгүй юу? Энэ миний хүмүүжил. Тэгэхээр би яагаад бидний хийж байгаа ажлыг огт хараагүй үжиж зүгээр ингээд шүүгээд байгаа юм бэ? Чиний хэлж байгаа зарим юмныг үндэслэлтэйг нь үндэслэлтэй наад чи юм магадгүй. За наад чинь бол үлгэрийн далаа март. За наад чинь бол явна гэдгийг бол би харин хамж өстой хэлээд өгч магадгүй. Тэрүүнийг бол чад. Гар нэг бийцчихэд ирэх үү? Би бол 50 татмаар. Одоо цөмөр гараа. Тэгээд Отгонбаатарын одоо хэвшлийн зогсоо дээр нэг ганц л юм хэлчихэ. Хідүүлээ энэ ус дээр ярьж ингэвэл бүр муухай харагдана. Дараа нь хүмүүс шоолоо зүгээр ёстой ядаргаа тийм нэг тэнийг махгүй. Харин зүгээр хөдөлмөрлж байгаа иргэндээ боломж хайрладаг төр засагтай болъё л гэж. Зүгээр өгдөг биш. Тэгээ мушгаа. Та ерөөсө том юм ярих сонирхолгүй байна. хаа сонирхоод би хэлхий ярмааргүй. Тэр Тулгах энэ ингэн одоо энэ манай энтлийн 11 өрөө уус тэр өрөөнөөс доош ингэж явуулаад сувг татаад энэ нойл чи одоо доороо сууртай байхгүй. тэрлүгөө шууд юу. Тий шууд усаан татчихна. Тэгээ эндээ усанд ордог ингээ болчих юм болоо. Энийг ингээд эргэжэл ингээд юу яагаад энд нэг хідэн мод тарьсан үстэй. Энэ гацар мацар хизээ орох юм байгаа. Ямар ч ургаал байгаа. Чи баанд хийчих орс маягийн байна. Эндээ юу? Асуудал. Тий. Тэгээ ер нь бол нэг юмыг зөвлөхөд бол гэр дотроо хэрвээ яг гэр хороол үнэхээр агааржуулт инженерийн шийдэлтэйгээр усанд ордог юм үнэхээр тооцоотой хийхгүй л бол чи өөрөө сэтгэл хөдлөлөөр ч юм уу өөрөө ингэж хийх юм бол цан манг дотоо бүр тэрнээсээ байшин чинь мөөгөн төртөө тэрнээс боовч. Зүгээр миний зүгээр хувийн бодол бол нэгэн тийм хашаатай айл бол заавал гэр дотор усанд орох ямар алба байгаа юм. Би бол гэр дотор нэг юм зүгээр 4 6 манайх хийлээ 4 5 харьцаатай бант шүү дээ. Яг тийм амар хөдөө амар тэгэл яг манай тэнд бол харьцан нөгөө мод төлөн тэгэл галаа зуны цагт бол бойлертэй зүгээр тогон залгаалсан чинь асуудал байхгүй. Таач гоё янзлал хэлээ л дээ. Гэхдээ нэг би тэр чинь янзлал дуусаагүй байгаа. Угаасаа амжихгүй байгаа. Одоо яг мөнгө төрхтэй болоод ингэхээр одоо тэрнийг бүр гоё болгоо тэгээд нэг харуулт юм болж. Харин гоё хийхээр яг мөнгө л хэрэг болж байгаа. Тэгэл мөнгө олоход цаг хугацаа зарцуулчих байгаа байхгүй. Уг нь бол амхандаа би үлгэрлээл амьдрал байгаа нэг залуу байхгүй. Харин тий. Яагаад над руу ингээд сүргэлээс дайраад идэх нь би ойлгохгүй. Би хинч гай болохгүй явж байгаа шүү дээ. Тэг яагаад Твиттерийн ингээд над руу сүргэлэл дайраад би чамд яг гол юм хэлсэн чи хүүхдэд Твиттерийн ерөөс ямар гац хэмжилдэг юм чи бити хүүхдэд ус төр яриа л гэдэг юм ярьж байгаа болохоос ш. Гэхдээ би хүүхдэд ярихгүй шүү дээ. Тэр чи мэдхгүй байхгүй юу? Тэгтээ чи үнэн зөв намын дарга гिचээд очиод хүүхдүүд хариуцлагын улс төр ярихаар эн чин явандаа нөгөө дамаа улс төр гэдэг юм рүү л яваад байгаа байхгүй юу? Тийм учраас тэгээд жишээлбэл чи үнэн зөв төрийн бус байгууллагын дарга байгаад дахиад явсан бол манай Твиттер айгуул чамд нэг явах чи айгуул зар тосгоод өгөөд таньдаг хүүхд магадгүй л усууд шүү дээ. Ер нь бол би тэрнийг л мэдчихэв.
Зүгээр улс төр үнэн зөв нам бид хэргийг гараад ингээд яваад ирэхээр энэ өстэй юу солиороод байгаа юм бэ гэдэг асуудал. Монголчуудын нэг дээшээ явах гэж байна гэж бодоо тэгээд тэр хүндэд дуусах. Дээшээ явах гэдэгтэй утгатай биш ах уу. Юу нь зөвөр ерөнхий одоо бол хүмүүсийн бол улс төрөөс яах улс төрөөс бүгд юм залхацсан. Уг нь улс орн ийм болохгүй байхад улам л улс төрөө ойлгомоор байна тий. жилийн хүүхдүүдэд очиод ингээд тархитан ажиллаад огт улс төрөхгүй зүг зүгээр юм ярьж хахад 6 оруулсны төлөө Twitter даяараа намайг энэ хулгайчийг болоод өгөөч гэж нүдчин. Гэхдээ би ямар буруутай юм бэ? Одоо би миний хийж байгаа ажил хүмүүс ингээд өөрчлөгдөё гэж яхад огт сонсоог яагаад намайг ганцхан болиулах гэж дайраад байгаа юм бэ гэдгийг би ойлгуулахын тулд өнөөдөр би Twitter-ийг энэ Twitter жиргээчдийг хамгийн дөрөв урьж байгаа байхгүй. Би одоо энэ Twitter-д байгаа одоо нэвтрүүлэг рүү харагдах гэдэг шүү дээ. Twitter-ийн намын дарга биш байсан бол айгүй Twitter-ийн чам зардал өгөөд чи Отонбаатараа наад лекц яагаад заавал өргөдүүлж юм бэ? Яа үгүй хэлж штэ чамаа дэмжиж тэгж дэмжиж. Чи улс төрийн намын дарга хүн учраас гэдэг утраас чиний үйл ажиллагаа чинь намаа хүүхдэд нөлөөлж байна. Улс төрийн хувьд ч юм уу одоо энэ хүүхдэд ийм нөлөөлж байна гэдэг тэр чи чиний лекцэн суулж үзэх учраас тэгж байгаа байхгүй. Чи төрийн бус үнэн зөв төрийн бус байгууллагын дарга байсан болоод явсан бол ёстой Twitter-ийн хүүш энэ Отонбаатар чи ёстой хөөргөн хариуцлагатай юм хүүхдүүд гэгэрүүлдэг юм өстэй энийг нийтүүлээд дэмжиж лээ гэдэг. Бид нар бол одоо ёстой нөгөө Монгол залуун гэдэг төрийн бус байгууллага 2012 онд байгуулаад 16 он хүртэл 4 жил Монгол улсыг бүтэн 3 таарсан байдаг. Тэр хооронд нь бол биднийг дэмжиж бас төрийн сайдч дэмжижсэн, бизнесмэнүүд дэмжижсэн, их сургуулийн захирамч дэмжижсэн. Тэр бол гэгээлэг ажил байхгүй. Тэнд ямар ч улс төр байхгүй, тэнд зүгээр юу байдаг вэ гэхээр хүүхдүүдийн дунд тийм хөөрсөн сэтгэл байдаг те. Ер нь яг ингээл Отонбаатар ч юм уу бид нар лекц уншаад гарсны дараа тэр хүүхдүүд мөрөөдөл бий болж эхэлдэг байхгүй. Би яг ийм те Отонбаатар ах шиг энэ гоё ярьдаг болно доо те. Энэ сайхан юм сургамж ярьдаг болно доо гэдэг тийм мөрөөдөлтөд тал хүүхд харж байгаа. Зарим нь бол тэнд дотроос энэ Отонбаатарч лекцэндээ янз ойлуулан дуулуулсан те. Тэгээ та нар тэгвэл яаж болдгоо юм уу? Болохгүй л болдохгүй л байна. Одоо төрийн бас байгууллага тийм ажил хийсэн туршлага байна те. Тэгээ тэрүүнийг сэдв болгоод үндсэн юм болгоод намаа болгоод явчих байна. Гэхдээ ер нь одоо тэгээд бид нар ч одоо Отонбаатар дээр явдал өөр шүү дээ. Би лекц уншиж явчихсан. Одоо би чамаас би танд ганцхан юм байж би ярьч. Би чиний дээр TV-аар үздэг байхгүй. Тэгээ гараад тэгэхээр нөгөө хэлэх заяа. Би чав яагаад дэмжиж байгаа гэхээр хүмүүс Монгол хүний юугаар хүмүүс зодоод тахлаар би бол зодуулж байгаа хүний талаар ер нь бол инстинкт үгд яатсан ямар хэлэхгүй. За тэр талаараа за хоёрдугаар төр нөгөө хүний эрхийг түр ярьсан тийм үү. За нөгөө тал дээр болохгүй би нөгөө шүүмжлэл хийж байгаа. За шүү гаргаад тэгэхээр чинийх яг нөгөө 33 нам хитэн нам байдаг юм мэдхгүй шүү. 35 за нэг байдаг лээ. Нөгөө нэг ерөнхий шудрагаас өдөр чи яг шудрагаас ярьдгүү намын дарга болоод тэр. Би ярьдгүү. Үгүй ээ зүгээр ерөнхий шудрагаас нийгэм болохгүй байна. Ардун ядуу байна гэж ярьдгүү чи яг намын дарга санаа байна уу? Манайх лав тэгдгүү. Манайх тэгдгүү ингээд. Энэ чи тэгж байгаа юм. Тэгдгүү юм чинь би яах юм? Одоо жишээ нь би шудраг ёсны тухай хэлдэг. 20 мянган төгрөгийг 2 хүн шудраг аваа яаж явах юм? 10 нэг л юм дах ингээд итгэл үнэмшилтэй ингээд ороод бүрэн харьцдаг. Би харьцдаг байхгүй. Та хэд яг энэ яг гарч ирсэн юм чи яг өмнөх хичээл явж байгаа гэд намайг шууд өмнөх хідээрээ баалуулаад байгаа байхгүй. Би огт өөрөө явж байгаа шүү дээ. За зодгоо хоёроос ойлгодог хүмүүс нь яг ийм байгаа тань. Одоо за би нэг юм зүгээр яг одоо гаргасаар 33 намын дарга за 30 гаруй намын дараагаас одоо ингээд телевиз бичээл махын дээр загнаад байсан. Гэхдээ яг байна тэр яг. Ер нь хүн намын дарга гэж Монголд амар цөөхөн байгаа. Компани бол 100 гаруй мянга байгаа гэсэн. Тэгэхээр компани захирлуудыг бол загнаж болохлаа. Яг намын дараагаар амар баярлж байна. Гэтэ зүгээр яг юу байгаа тэрхтэр юу байгаа ч хэлэх гээд байна л да. Нөгөө тийм айхтар ингээл би тэгээгүй ингэж зүгээр өөрийнхөө хэмжээнд шүүгээл тэгээд аваад бид нар заадаг ч улсууд биш. Тэгээд чи тэр нэг дагаад
намраа даах шалбартай. Гэхдээ яг одоо зүгээр ингэмээр байгаа маадгүй. Отхон Баатард бол зүгээр би найз яваад харж байна л та. Нэг гомдол байгаад байгаа байхгүй. Яагаад гэвэл Отхон Баатарын амьдралыг мэдэхгүй ч хэн нэгэн шүүгээд шүү дээ. Тэгээ юу А тэр шүүлтэнд л уур нь өрөөд шүү дээ. Тэгэхээр чамаг бол одоо мэдэх хүмүүс ч мэдэн шүү дээ. Чи энэ ямар хүн байж чад ямар болсон, ямар цаг хугацааг туулж байгаа. Энэ итгэл үншлэр л явуул та. Хааштай үс нийгэм та нарыг хүлэвшүүлж. Энэ бодлоо шал бодлоо сайхан самбуугаас богоо мөнгө аваад. Юуныхан сайхан мөнгө авдаг юм шүү дээ. За хин тэгсэн. Тийм юм эзэж байхгүй. Ярьдаг. За Тэгвэл хардаж ярьж байгаа. би тэрийг бүрчилж Одоо нэр нэг асуух. Яа. Сайхан самбуутай юм хамааралтай юу? сайхан самбууг манай намд байгаа. Тэгээ Би танаа хизээч үгүйсэх. Бүх хүн тэх юм бэ. За бүх хүн ингээд бүх хүн л өөрчлөн болох юм бэ. Би танд нэг юм хэлээ. Бүх хүн л өөрчлөн болох юм бэ. Тэгвэл тэгээ энийг хэн өөрчлөх? Энэ Монголоо. Хэн ч өөрчлөхгүй. Тэгээ ингээд байж хэвээр юм уу? одоо тэр юу вэ? Баамрыг Яагаад одоо юу тусаад Монголын ирсэн гэж бараг Жохон хаяа чор релакс гэсэн. ер нь бол огт мэдэхгүй яг ингээд энэ амьдралаас яг ингээд яваад энэ өөрчлөгдөж байгаа доктор бидний дотор шатж байгаа юмыг огт мэдэхгүй үжиж зүгээр л ингээл нэг бичээл нэг ингэдэг яг үүндээ өөрсдийнх нь амьдралыг хөөхөр дандаа авилгачдын дор долоож явсан дагаж явсан. Гэхдээ яг одоо намайг хүртэл ингээл бат инженер хүртэл ингээл бичдэг шүү дээ. Чи юм уу Эрдэнэ бүксийг долоодог гэдэг. Эрдэнэ гэдэг үнтэй амьдралдаа би нэг ч удаа уулзч үзээгүй. Би авчсан намын гişүн нэг юугаар батлах юм. Батлан. Яг юугаар батлах. Би энэ авчсан намын үнэлгээ чи зандаа үгийн инкод гэдэг хүнээс авсан. Трак рекорд чинь яриа батлах. Октомбот бид наваа уурлаад ирсэн чи зоригтын юу долоож байгаа үстэй Яг. тэгээ уурлаад Яг тэр чинь нэг юм ингэж нэг харантаа болчмоор байгаа байхгүй. Яагаад та нар энэ улс орныг би хэлээд шүү дээ. Малала гэдэг охин тэмцэглэр гоё Гонконгод 23 настай зөвлөө тэмцгээр гоё Монголд бид нар явахлаар чи юм уу зайл гэдэг яагаад та нарын тарих ийм болцсон юм бэ? Малалаа жишээлх юм бол төрийн эрхийг авахгүй ч юм уу тиймэр тэмцэн хүн биш. Агуулга нь арай өөр л та. Гэхдээ эцсийн дүндээ зогсоод тэр үеийн удиржсэн Пакистан улсыг удиржсэн тэр толгойлогчийг тэр Малалаа охин буулгаж авсан байхгүй юу? Тий, яг гоо тэний ч би мэдчихэж яг ингэсэн шүү дээ. Ингээд өдөр болгон балбуулмааргүй шүү дээ. Ингээд жишээ намайг ингээд одоо би өөрийнхөө жишээ ярьлаа шүү дээ. Монголын нөлөө бүхий жиргээшд өөрийгөө боддог нөхдүүд те тэд нар нөлөөтэй ч юм уу нөлөөгүй ч юм уу нэг 2000 хүн дотроос хаагдаг. Гэтэл ард түмэн бол твиттерчд биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Энэ одоо хүмүүс хэлдэг манан ч юм уу тэр ч юм уу тэр ирээд намайг юусоо зогсоохгүй байхгүй. Намайг хэн зогсоож байгаа? Зүгээр л хоосон цэцэргсэн хизээж амьдралдаа юмны шудраг юмны төлөө тэмцэж үзээгүй. Өөрөө яг өмнөд энэ авилгачдын дор тендер авж байгаад ажилд орж байгаад амьдрцсан гарууд өнөөдөр над руу чичилж байгаа байхгүй. Би гүйч. Надаас илүү мундаг яв. Тэгвэл тэгээд намайг биш мундагийг сонгоно. Гэтэл Твиттерт байгаа ахнар та хэдүүд биш л те. Энэ Твиттерт байгаа энэ камер хаана байгаа те. Твиттерт байгаа нөхдүүдэд би хэлээд байгаа. Манай 10 жилийн найз биш те. Батэрдэн гээд найз мосон дуракод отгоо муухай гомдосон. Таарсан газар халнаа таанууд гэдэг. За тайвширсан уу? Би бол амсандаа байдаг. Шууд одоо хайгийн явуул. Миний 10 жилийн найз биш. Батэрдэн гээд задгаа. Батэрдэн гээд бид нар бол их гоё чөлөөтэй ингээд хөөрөлдөж. Тэгээд одоо нэвтрүүлгээ өндөрлөе, төгсгөлийн яг хэсгээ яа гэд бид нар гоё ингээд цомбоогоод тэг суудсан байна. За ингээд манайхан гоё сэтгэлдүүдээ зүгээр хэлчихэ. Нэг юм хэлэхэд одоо миний урилгыг аваад хүндэтгээд ирсэн дөрөм жиргээчтэй маш их баярлалаа. Тэгээд миний яриан дунд бас алдаатай өгүүлбэрүүдийг хэлсэн бол намайг уучлаарай. Тий. Насаар уучлахгүй ч яа. Отогинд би энэ урилгыг яагаад нөгөө аваад ирсэн бэ гэх юм бол нэгдүгээрт нөгөө та бодгоор чинь нэг Twitter дээр би нэг ерөөсөө хүн мэдхгүй уртал хүчин би мэдхгүй мөртлөө соёр нэг хөөргөн чимхэлцээд авсан тийм. Тэгээд би Монгол эр хүний хуваар нэгдүгээр чамаас одоо тэр элдвээ мэдсэн бол нэгдүгээр дуурчлах угаасаа гэж ирсэн. За хоёрдугаар Монгол хүн гэртээ сайхан урьж яхад те би таныг ер нь юу ярьдаг хүн бэ гэдгийг чинь та хүн хүний хувьд чинь таны яриг сонсохын тулд энд ирсэн байгаа. Тэгээд
Өнөөдөр танаа гэрт ирсэн сайхан дулаан уур амьсгалтай сайхан жиргээч нэр ах дүү нартай ингээд цуг суугаад халуун хоол идээ сайхан танаа үүцний энэ жилийн үүцний махыг амтлаад өнөөдөр сайхан байлаа. Тэгээд танаа гэр бүлд аз жаргал сайн мөхний хүсье. Тэгээд дүү юм бас цаашаа зорж байгаа ажил ч гэсэн амжилт хүсье л гэж. Маш их баярлалаа. Энэ одоо яг хаах болсон ч ерөөсөө ярих үгүй болчихлоо шүү дээ. Батлаг баргана гэх юм. Манай үчигсэн түрүү яг устгал цаас уусан байж шүү дээ. Түрүүл дуурдаг Байсан. Тэгэл нөгөө юугаар л ирж байгаа шүү дээ. Хувь хүний хувьд ямар хүсэл мөрөөдөлтэй яа гэдэг тэр нэг л санал бодлоо солилцох гэж ирлээ. Тэр ерөнхийдөө мэдх юм а мэдээд авчлаа. Ойр дитэгөө сайхан хоолоор дайлуулчлаа. Тэгээд зорьсон л бол дуусгах хэрэгтэй юм ч гэсэн. Тэг байж байгаа хэрэгтэй түрүүн бид нар зөндөө ярьсан тийм байх авах юм байна, хаях юм байна. Тэр зүгээр улс төрт бол би нэг хүмүүсийг өөрөө нэг оролцдог гэсэн хүмүүсийг хойрох нэг дурггүй. Хувийн сонголт юм чинь тэгэл зориулсан л бол тэгэл явдлан дуустал нь яра дуустал үзэл алтан гарна гэж л үзсэн шүү дээ. Тэгээд танаа гэр бүл их амжилт хүсье. Баярлалаа. Нөгөө бодоод байгаа жорлонгоо хөрчилсөн юм байна. Сайхан баяр хүргэе. Энэ бол таны гавь шүү. Та хэдэд бас баярлалаа. Жорлонгоо хөрчлийг төсөл ер нь манай жорлонгоо хөрчилсөн шүү. Тэгээд тийм байгаа. Тэгээд ер нь Твиттерийг алдсан аа. За амгалаа шүү. За За хамгийн сүүлийн бацх юм уу. За яг Отгон Баатрын яг би бол найз нь л да. Сайн найз нь гэж бас хэлж болно тийм. 2011 оноос хойш бол энэ Отгон Баатрын бол улс төрийн аялал эхэлсэн байхгүй юу. Тэр нь бол яг дүр хувирсан зүйл бол зөндөө байсан. Зарим 4 жил төрийн бас байгууллагын дэргүүн одоо сүүлийн нэг 4 орчим жил намын дарга явж байна тийм. Энэ аялал бол цаашдаа их үргэлжлэх байхаа гэж итгэж байгаа. Тэгээ яг би бол Отгон Баатрын хуугийнх нь хувьд их зөв хүн гэж боддог тий. Одоо ингээд өнөөдөр чинь ингээд 2020 он гарч шүү дээ. Чи 9 жилийн хугацаа гэдэг бол хүүхэд төрөөд хөлд ороод сургуульд ороод 4-р ангид орох нас шүү дээ тий. Тэгэхээр энэ хугацаанд чинь бас энэ боломжийн төлөвшиг нас واخгүй. Тэгэхээр энэ 9 жилийн хугацаанд шантраагүй юм чинь ахаад олон жил бол шантрахгүй зүтгэх байхаа гэж ойлгож байгаа. Одоо яг нэг виртуал ертөнцийн хэсэг бүлэг нөхдүүдийн юмд бохимдохгүйгээр жингийн цаваа явж л байдаг, жингэр нохоо уцчлаа байдаг гэж Монголын сайхан зүгээр үгүй. Тэр үгийг эрхэм болгож миний ханд цаашдаа яваараа тэгээд энэ улс төрийн том ажилт намжилт хүсье. Би бол мэдээж өөр намын гишүүн учраас Отгон Баатрыг бол илт би дэмжиж чаддгүй. Тэгэхээр яалчгүй хамгаалах зүйл дээр бол чадлаа ороод ирдэг. Асуудалгүй тэгээд ард талд нь зогсдог. Тэгээд цаашдаа зогссоор байх болноо. Тэгээд гэр бүлтэн ч гэсэн хамгийн сайхан нүгрээ өсөе. Отгогийн дээрж халуун бол итгэж дандаа сайхан байдаг шүү. Туулдаа баярлалаа. Туулдаа нэр За би одоо тэгээд улс төрд орж улс орноо өөрчлөх те сайн сайхан юм авчрах хүсэлтэй байна. Тэгээд аргаа зөв сонгоод тууштай яваарай. Тэгээд тууштай хүнийг нөө амьдрал шагнадаг гэдэг. Тэгээд тууштай яваарай гэж хэлээ да. Тэгээд хамгийн гол нь аргаа зөв сонгоорой. Одоо энэ юуны өнгөрсөн хүмүүсийн алдаа дутагдлаас өөр дээрээ тусгаад аргаа зөв сонгоорой л гэж хэлээ. Одоо нэг хүн нэг мангасаар хүнийг айлгаад тэн дээр гიშгээд гардаг үе өнгөрсөн шүү гэж хэлээ та. Тэгээ баярлалаа. Гэртээ өрсөн. За баярлалаа. Би бас нэвтрүүлгийн төгсөөд бас нэг хэдэн үг хэлье. Ер нь бид бол энэ Отгон Баатаргийн залууг дэмжих шаардлагагүй. Би ахаад нэг хэлье. Харин яг бидэн шиг үзэл санаа тээж явж байгаа мянган залуучуудыг маань дэмжээд өгөөрэй. Бид өнөөдөр мууч гэсэн муухай ч гэсэн мууж байгаа ч гэсэн энэ бидний их орон. Энэ их орныг муулж хүмжилж биш бид харин оролцож өөрсдөө энэтэй галтгоотон зууралдаж хийж явах хэрэгтэй. Тэгээд их орноо өөрчлөе хэцүү муухай засаад өгье гэхээр би тийм юмд оролцохгүй наа заваа ус төрөөс чи яад ингэ зарим нэлтэй. Хоёулаа ингээ хамт өөрчлөлт гэхээр хэцүүний содомс гарч амьдралаа бодлоо гэж хэлдэг. Биднэрт нэг гар өөрт болгонд нэг пассворд байгаа иргэний пассворд. Тэр бол энэ улсын иргэн гэдгийг ирчилж байгаагийн нөгөө талд нь энэ улс хэрвээ гундаж муухай болох юм бол засах ёстой иргэн нь бичүү гэдгийг тодтож өгсөн пассвортаа гэж би ойлгодог. Тийм учраас бүхий л хүнийг оролцож мэдээж надаас мундаг маш мянган олон хүн би үргэлж хэлдэг. Тэр маш мундаг олон хүн
надаас биднээс илүү их оролцоотой яваад эх орноо өөрчлөөд өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсье. Ингээд Твиттерээ урлаг өгөхдөө би нэг үгийг хэлсэн. Ээж маань надаа нэг үг хэлдэг байсан гэж. Хүн чамайг юугч муулж болно миний хүү. Гэхдээ муу хэлж байгаа хүнээс илүү хөдөлмөрч байгаарай гэдэг үгийг хэлдэг байсан гэж. Яг энэ зарчмаар амьдарч явж байгаа. Манай эхнэр тулг бие давхар байгаа. Одоо 6 сартай. Гэхдээ ажлын 5 өдөр ажиллаж байгаа. Тэгээд өчигдрөөс хойш би тэр гэрэн цэвэрлэл та нарыг ирнэ гэж догтлол хоол цагаа яагаад өдөржингөө хоёлоо үдсээр байгаад юм хийсэн. Бидний энэ зорж байгаа ажлыг манай эхнэр их хамгийн сайн ойлгодог байхгүй. Жишээ нь тусдаа эхнэр би ямармаар байна, юун хүмүүс, юун нэвтрүүлэг лайтаа ингэж хэлж болно шүү дээ. Гэхдээ хизээш тэгдэггүй. Манай хоёр хүүхэд хүртэл бас тэгдэг. Өглөө хүмүүс ирэх юм байна, аавч очир үсээ гизгээ янзлыг гэл хөөрөлдөж гүзээд. Тэгээ яг энэ халуун бүлээ яг энэ уур амьсгалаар би Монгол улсын айл болгон аз жаргалтай байх ийм нийгмийн төлөө хүн болгоныг өөрийн яваач л гэж. Бусдаар хэн нэгэн та эдийн амьдралыг өөрчлөхгүй. Би өөрчилж чадахгүй. Надад этгээд хэрэггүй. Харин надтай нийлээд хамтдаа баг болоо явах юм бол улс орон ч өөрчлөгдөнө. Дараа нь би бас энэ малчин ахыг бас ураад хонуулъя гэж байгаа. Бас нэг дурын нэг малчныг сайхан ураад яг малчтын талаар хийх бодлогоо танилцуулна. Жишээ нь нийслэлийн засаг дарга амар сайхан даргаыг хүртэл лайваар өрнө гэж бодож байгаа. Тэгээд яг гэр хорооллын тухай амар сайхан даргаыг бодлого яг манай намын бодлого хоёр юу юм бэ гэж. Ерөнхий сайд хүрэлцэх дарга таныг өрье гэж байгаа. Яг таны зорж байгаа ажил бас ерөнхийлөгч таныг өрье гэж. Тэгээ яг энд байгаа амьдрал бүгдийг бас харуулж үзүүлж яг бодит амьдрал дээр нь ярина. Тэгээд өнөөдөр бол бид их манай жиргээчд ингээл дөрвөлөө утсаа барьж байгаас жиргээчд бол тусгай. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөө. Аз жаргалтай бишээ дээр найртай